Сайн байцгааны YouTube бичлэг дараагийн бичлэг болж байгаа маш их баяртай байна. За бид бүхэн энэ удаагийн бичлэгээрээ 2x2 шог революцрах болно. За тэгээд бичлэг дуустал үзээрэй. Ингээд хэлцгээе. 2x2 шин өөрөө голгүй шонд ордог. Тийм учраас бид бүхэн шог эвлүүлэхдээ булангийн өнгө болон зэрэгэлдээ хүмүүдийг харж шигдэл эвлүүлдэг гэсэн. За мөн 2 дахь ширүүлэхдээ бид бүхэн өнгөний дарааллуудын мэдсэн бүхэн илүү зөвөр жишээ нь цагаан өнгөний эсрэг шаранг байдаг. Ногоон өнгөний эсрэг цэнхэр байдаг. Улбан шар өнгөний эсрэг улаан байдаг гэдгийг бид болж үзүүлж гэсэн айгүй зүгээр. Зөвхөн 8 ширхэг булангууд байдаг. Тэгэхээр 8 ширхэг буланг зөв тааруулснаар бид 2x2 шог эвлүүлж болох нэ гэсэн үг. Юм та бүхэн заавал ч нэг үйлдэл сурсан байх шаардлагатай. Энэ үйлдэлийг монголоор гарын цэцлэж нэрлэдэг. Гарын цэцлийн тусламжтайгаар бид бүхэн шог эвлүүлэх бүрэн боломжтой. Тэгэхээр гарын цэцлийг та бүхэн зааж өгье. Баруун гарлыг дээш, оройг зүүн гар тал руу, баруун гарлыг доош нь буулгая, оройг буцаая. Үйлдэл дахиныг татъя. Баруун гарлыг дээш, оройг зүүн гар тал руу, баруун гарлыг доош буулгая, оройг буцаана. Дурыг ямар ч хамаагүй өнгийн буланг хайж олж болно гэсэн үг. Хамгийн түрүүнд харсан булангаа хамгийн ихний буланг гэж тодорхойлоод дараагаар нь булангуудыг хөөж тоогуулгыг хэлнэ гэсэн. Хамгийн түрүүнд би цагаан, цэнхэр, улаангийн буланг харсан байна. За тэгэхээр надад зэрэгэлдээхээр цагаан, улаангийн бул ижид таарна гэсэн. За энэ үедээ би цагаангийн буланг доороо барь гэсэн. За одоо би улаангийн буланг хээ. Улаангийн буланг улаан, цагаангийн буланг доош орно гэсэн. Энэ тохиолдолд би зүгээр доошо буулгахад хангалттай. За дараагийн буланг харцгаая. Хоёр буланг аль хэдийн бэлэн болсон байна. Одоо ногоо цагаангийн буланг хай. Ногоон цагаангийн буланг дээрээ байна. Доошоо бэлэн гэсэн. Хоёроо эргүүлээ. Буланг нэрлэлээ. Хамгийн сүүлд үлдсэн буланг орлохдоо та гарын цэцлэг эвлэртэл нь хийхэд хангалттай. Тохиол булан маань байран дээрээ буруу гэж орсон тохиол яаж засах вэ гэхээр бид бүхэн гарын цэцлэг нэг удаа хийснээр булан харалтаа дээр явж байгаа. Эндээс бид бүхэн оруулахад ямар ч асуудалгүй. Булангууд хоорондоо зөрсөн тохиолдолд бид бүхэн яаж засах вэ гэхээр дурын буланг дээш нь гарын цэцлэг хийж гаргаж ирнэ. За буланг хаана орохыг тодорхойлно. Цагаан, улаангийн булан. Цагаан, улаангийн булан. Улаан цагаан гэхээр энд орох юм байна. Тэгэхээр бид бүхэн оройгоо баруун гар дээр авчирээ. Баруун гар дээр авчлаа. За гарын цэцлэг эвлэртэл хийнэ. За дараагийн булан маань тийшээ гараад ирсэн. Цагаан, улбан шар, ногоонгийн булан. Улбан шар, ногоонг цагаан доороо гэхээр бид бүхэн булангаа ийш орсон зөвөө гэсэн үг. Буланг баруун дээр авчирээ. Гарын цэцлэг эвлэртэл хийнэ. Сүүлийн үеийг эвлүүлж эхлэхийн өмнө та заавалч эвлэрсэн юм уу байран дээр ирсэн буланг хайж олох хэрэгтэй. За жишээ миний энэ баруун дээр байран дээр ирэхэд бэлэн болсон булан байна. Улбан шар, ногоонг байран дээр ирэх гэсэн. Биний яаж мэдж байгаа гэхээр доотлын эвлэрсэн байгаа булантайгаа харьцуулаад харж байгаа гэсэн. За хэрвээ булан маань нэг булан яг миний баруун дээр ирэхэд бэлэн болсон байх юм бол нэгний тусгай байлыг хийснээр үлдсэн 3 буланг байран дээр ирэхэд бэлэн болно гэсэн үг. За оройг баруун гарлыг дээш, оройг баруун тишээ, зүүн гарлыг дээш, оройг буцаагаад зүүн гар тал руу баруун гарлыг доошоо буулгая. Оройг дахин баруун нэг удаа, зүүн гарлыг доошоо. За ингэснээр бид бүхэн булангуудыг байран дээр нэрвэл зарим булан маань эвлэрсэн, зарим булан байран дээр ирэхэд бэлэн болсон. Зарим тохиолдолд хоёр ширхэг булан эвлэрсэн юм эсвэл байран дээр ирсэн тохиолдол байдаг. Харин хоёр булан маань хоорондоо солигдоогүй байгаа тохиолдол. Энэ бол алдаа гэж нэрлэж болно. За нэг хийхэд бид бүхэн оройгоо 2 удаа хийдэг. Эргүүлээд соол хийнэ. За ингэснээр булангууд маань байран дээр ирэхэд бэлэн болсон гэсэн. Харин хоёр булан диагоналж эвлэрсэн юм уу байран дээр ирсэн байгаа тохиолдолд бид бүхэн шоогоо тэглэхэд баруун орж солиод эндээс тусгай байлыг хийнэ. За тэгээ оройгоо баруун эргүүлнэ. За ингэснээр болгоомжтой бид бүхний сайн мэдэх 3 буланг хоорондоо сольжуулах үйлдэл маань хийхэд бэлэн болсон. Тусгай байлыг хийсэн дараа булангууд маань байран дээр бүгд ирэхэд бэлэн болсон байна. Та бүхэн харж байгаа. За энэ үед бид бүхэн шоогоо доош нь эргүүлээд эвлэрээгүй байгаа талыг доороо барина гэсэн.
За одоо л хамгийн түрүүнд баруун доотлын булангаа эвлүүлж энийг хөөж тааруулна. Гэхдээ гарын цэлийг ашиглана гэсэн үг. Тухайн булан эвлэрэл гарын цэлийг хийн. За булан эвлэрсэн байна. Дараагийн булан зөвхөн доод үеийг ашиглаж авчирна нэгээр нь. Гарын цэлийг хий. Тухайн булангаа эвлэртэл хийнэ гэсэн үг. За дараагийн булан авчирээ. Гарын цэлийг дахин нэг хийн. Дараагийн булан бичлэг тань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та өөрийн санд бодлоо комент зүйлээгээрэй. Мөн миний YouTube сувгийг subscribe хийгээ битгий мартаарай. Ингээд дараагийн бичлэг уулзлаа. Түр баяртай.